За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 10 сарын 1-ний өдөр болж байна. Шинэ сар гарч эхэлж байна. За 9 сар дуусахад 9 сарын 30-нд юу болсон бэ гэж тэ. За Америкийн нэгдсэн улсад болж буй одоо миний ярих гэж байгаа асуудал Монгол улсад бас болдог асуудал та. Энэ юу вэ гэхээр ажлын байрны талын асуудал. Монгол улсын хувьд бол хамгийн өргөө ашигладаг салбар бол төрийн өмчит компани, төрийн албан хаагч нар. Нэгсэндөө татаасаар орж ажилдаг, ажил хийдгүү, үр дүн гардаггүй, зүгээр цалин аваад явж идэг ийм хэсэг бүлэг давхрах байж байгаа. За саяхан улсын хурлын гишүүн дээр Лувсан Жамс гэсэн ярьжсэн те 107 төрийн өмчит компани байна. Тэгээ энд бол тэ нөгөө ах トゥ хамаатан саданга хийцэн ийм юм гэнэ. Тэгвэл энийг 2024 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гараад Элон Масктай хамтарч Дож агентлаг үүсгээд төрийн албан хаагчдын ажлын байрны цомогт хэлхийг хийсэн. Нэгсэндээ үргүй ашиггүй ажиллаж байгаа нөхдүүдийг цалинтайгаар халсан. За цалингч нь бол одоо энэ оныг дуустал өгнө. Тийм үү? Та нар ажлаа өгөөд өргөдлөө өгөөд гарч болно шүү гэдэг зүйлийг ярьсан байж. За үүний үр дүнд юу болсон бэ гэхээр за одоо энэ эхний одоо 1950 оноос хойш одоо хүртэл суусан ерөнхийлөгч нарын эхний нэг жилд хийсэн ажлын байрны өөрчлөлт гэж. За үүнээс одоо бол анх одоо ерөнхийлөгч болсноос хойш хамгийн хүн орон тооны цомтгол хийсэн. За энэ болохоор нөгөө холбооны юу гэдэг нь засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрыг ярьж байгаа. 150 мянган орчим хүнийг ажлаас нь халж исэн бэ. Эйзенхауэр гэдэг хүн. За тэгвэл энэний дараагаар одоо юу гэдэг рекорд гаргаж байгаа юм бол мэдээж Дональд Трамп хийж байгаа. Одоогийн байдлаар 10 сарын 1-ний байдлаар 100 мянган хүн ажилгүй болгоцсон байж байгаа. Ажлаас нь халтсан, чөлөөлцсөн. Яг тэгэхээр энэ хүмүүс засгийн газарт холбооны засгийн газарт ажиллах бол юу гэдэг шаардлагагүй гэж үзсэн хүмүүсийг бол халсан. Ийм үзүүлэлт байж байгаа. За тэгсэн чинь өнгөрсөн шөнө юу болсон бэ гэхээр цагаан ордон болон конгресс хоёр зөрчил үүсчээ. Ямар зөрчил үүссэн бэ гэхээр за Америкийн нэгдсэн улс бол үндсэндээ төсвийн одоо нэмэлт санхүүжилт гээд ерөөхдөө өргөн барьж идэг конгресс дээр. За энэ нь бол ерөөхдөө нөгөө засгийн газрын ажиллаж байгаа ажилтны цалингийн юу гэдэг нэг юм төсөвд оруулж ирдэг байхгүй юу? Энэ төсвийг өчигдөр шөнө батлуулах гэж оролцсон байж байгаа. За энэ төсвийн өргөтгөл нь 11 сарын 21 хүртэл санхүүжүүлэх өргөтгөл байсан. Тэгээ энэ юу вэ гэхээр засгийн газарт ажиллаж буй 750 мянган хүний цалингийн хэмжээ байсан. Өргөтгөл ирсэн. Гэтэл энийг арчилсан намаас бол канселдсан. Нөгөө талдаа бол бүгд найрамдах намынх нь саналынх нь тоон энэ төслийг бол дэмжих хэмжээнд хүрч чадаагүй 60 санал дутцсан байж байгаа. Ингээд үүнээсээ болоод өнөөдөр буюу 10 сарын 1-ээс эхэлж Америкийн засгийн газарт ажиллаж буй үйлчилгээний ажилчид бүгдээрээ ажилгүй гэртээ суугаруулж байна. За энийг өрнөцөндөө шатаун гэж нэрлэж байдаг. Иймэрхүү процесс 1981 оноос одоо хүртэл нийтдээ 15 удаа Америкийн засгийн газар тохиолдож байна. Энэ шин зүйл биш. Энэ тохиолддог зүйл. За хамгийн сүүлд болсон процесс бол 2018-аас 19 онд Дональд Трамп ерөнхийлөгч болоод нэг том мөр хөтөлбөр залсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр Мексикийн дагуу хан барина. Үүний санхүүжилт одоо барьсан хан байгаа шүү дээ. Тэрийг барина гэдэг ийм төсөл санаачилсан үүнийг арчилсан нам эсэргүүцнээс болоод юг батлаагүй байдаг. Одоо энэ төслийг батлаагүй ингээд энэ хоёр тохиролцтол түүхэндээ хамгийн урт хугацаа буюу 35 хоног төрийн албан хаагч нар гэртээ ажилгүй суусан байж байна. За энийг бол төр чөлөөлөлт гэж яриад байгаа байхгүй. Нэгсэндээ энэ яг ажилгүй гэртээ сууж агаад тэгээд төсөв нь юунд батлагдаад төсөв нь батлагдах юм бол буцаад эргээ ажилдаа ордог. Энэ процессыг хэлдэг. За энэ бол эдийн засгийн хувьд бол хор уршигтай л да. Яагаад тэгэхээр цэцэрлэг түрээлийн ажиллагаа байлна, цагдаа нарын цалин, эмч нарын цалин за төрийнх бол тийм үү. Дээрээс нь цэрэг, мэрэг, цагдаа энэ цалин өгч чадхаа болоод эдгээр гэртээ суугаруулцдаг гэсэн үг байхгүй юу. Ийм. Тэгвэл одоогийн байдлаар энэ өнөөдрөөс эхэлж байгаа. Хугацаа тодорхойгүй. За ямар ч хэлсэн хуулийнх нь одоо энэ санхүүжилтийн хугацаа 11 сарын 21 хүртэл байгаа гэсэн. Тэр хүрхүү тэрнээс хойш үргэлжлэх үү гэдэг нь одоохор байхгүй. Үүний үр дүнд
ямар хэмжээний алдагдал гарах вэ гэхээр 750 мянган хүн өдөрт 400 сая долларын цалин авах мөнгө байхгүй болж байгаа гэсэн үг байхгүй. Үүнийгээ дагаад төрийн бүх үйлчилгээнүүд зогсонгүй байдалд орох. Ер нь санхүүгүүд бол нэлээд дэмэж авна гэсэн үг. За яагаад энийг баталсангүй вэ гэж те? Бүгд найрамдах арчилсан намаас ямар Дональд Трампд шахалт үзүүлсэн бэ гэхээр за арчилсан намын урдаа барьдаг бодлого байдаг л да Обамагийн үед барьж ирсэн бодлого. Юу вэ гэхээр эрүүл мэндийн даатгал гэж. За тэгээ эрүүл мэндийн даатгал дээр саяхан эрүүл мэндийн даатгалын тусламж гэдэг тийм өртгөл байдаг юм байна л та. За тэрнийх нь санхүүжилтийн хугацааг сунгах саналыг тавьсан юм байна. Обама юу хинт Дональд Трампд. Энийг нь Дональд Трамп юу гэж үзсэн бэ гэхээр энэ төсвийн энэ санхүүжилттэй холбоогүй асуудал энийг одоохондоо хилцэхгүйгээ канселдсан юм байна. Тэнгүүт нь энэ дээр нь дүрлээд тэгвэл энийг чинь батлахгүй гэдээ ягаад энэ хоёр зөвшөөрлөд хүрхгүйгээр ингээд канселдаад ингээд өнөөдрөөс гэж ажилгүй суух болж байна. За Дональд Трамп ямар хариу энэ дээр өгсөн бэ гэхээр окей 750 мянган ажилгүй суух орлоо. Тэгвэл нэг юмыг хэлье. Энэ хугацаа дуусахад зарим нэг хүмүүс тийм үү? Бүр чөлөөлтөнд орно шүү. Нэгсэндээ эндээс зарим нэлээд хэсгийг би ажлаас нь халнаа. Тэ? Та нар энэ бэлэн байгаараа гэдэг зүйлийг анхааруулга өгсөн байж. Үр дүнд нь за өчигдөр юу болсон бэ? За энэ алтны ханш гэж байгаа. За алтны ханш бол түүхэн дээд ханшинд очиорлоо. Юунаас болж байгаа? Украины дайнаас, Америкийн тарифын асуудлаас ч юм уу те. Тэгвэл дараагийн surprise өнөөдрөөс өчигдөр шин гэсэн үг те. Эхэлж байна. Энэ юу вэ гэхээр 3800 далтай байсан. За ингээд Монголын цагаар Азийн зах зээл дээр ханш унаад 3800 орж уссан гэж. Гэтэл яасан? Америкийн зах зээл орж ирээд дараалт уссан. Энэ юунаас уссан бэ хөө? Энэ нэгсэндөө Америкийн засгийн газрын шатаун гэдэг асуудлаас болоод алтны ханш дахиж өсөж байна. Тэгээ өнөөдөр одоо дахиад өсөж байна. Дахиад чинь алт өсгөр байна. Бүх цагийн үеийн дээд ханшиг улам л эвдэх ийм хандлагатай. Үүнийгээ дагаад явах ёстой хөө. Хувьцаанууд бол дагаад унжах ёстой. Ийм процесс бол гарч ирж байна. Тэгэхээр одоо бид нэр арчилсан нам буулт хийж тэ энэ төсвийн энэ өргөтгөлийг санхүүжилж асуудлыг шийдэж зах зээл доктортой болох уу? Эсвэл энэ хоёр хоорондоо алалцсаар агаад тийм үү? Өмнөх рекордыг эвдэх үү? Эвдэх магадлал бол шинжээчдийн хувьд харахад нэлээд өндөр харагдаж байгаа. Өмнөх нь 35 хоног гэсэн хамгийн дээд хэмжээ. Үүнээс ч илүү удна. Хэрвээ энэ удах тусам энэ ганц Америкийн эдийн засгийн асуудал биш, энэ дэлхийн эдийн засгийн асуудал болж хувирах чинь. Энэ баг худалдааны дайнаас ч илүү хустал байдлыг үүсгэх ийм томоохон зүйл өчигдөр болсон байна. За тэгээ энэний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарах юм бол би та бүхэндээ цаг тухайд нь хүрэх болно. Тэгээ миний сувгийг үзэж байгаа бол үзэхийг хүсдэг илүү одоо намайг дэмжихийг хүсвэл subscribe дарчиж байгаарай. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая.